Сайн байна уу? Танд 28 жилийн туршлагатай санхүү бүртгэлийн Max ERP санхүүгийн програмын ерөнхий танилцуулгыг хүргэж байна. Програм маань нийтдээ 9 модулаас бүрдэнэ. Хамгийн ихэнд ерөнхий цонхны мэдээллүүдийг тохируулж өгнө. Дараа нь эрх бүхий албан тушаалт нь програмд нэвтрэх хэрэглэгчдийн эрхийг ажил үүргийн дагуу эрхийн төвшингээр нь тохируулж өгөх ба хийсэн гүйцэтгээгээ устгах, засах, харах гэх мэт төрлүүдээр наривчлалтай хязгаарлаж өгнө. Ерөнхий цонхонд дансны төлөвлөгөө, эхлэлтийн баланс, татвар, санхүүгийн тайлангуудын тохируулга томьёо, харилцах банк, харилцагчийн мэдээлэл гэх мэт үндсэн мэдээллүүд багтана. Мөн хэрэглэгчдийн хийсэн гүйцэтгээг хизээ устгасан, хизээ зассан гэх мэт гүйцэтгэний түүхийг хэрэглэгчийн эрх болон компьютерийн нэрээр харах боломж олгосноор санхүүгийн алдааг хөөж шалгахад туслах юм. Бараа материалын цонхонд агуулгын бараа материалын үндсэн мэдээллийг бүртгэж, бараа материалтай холбоотой бүхий л гүйцэтгэх хийхээс гадна агуулгын үлдэгдэл, нөөц, үнийн өөрчлөлт, хугацаа дуусч буй барааны мэдээлэл, хөнгөлөлт урамшуулал, шинжилгээний тайлан, барааны үнийн санал, хамгийн өндөр өгөөжтэй бараа гэх мэт тайлан мэдээ авах боломжтой бөгөөд гар утасны тоолгын аппликейшн ашиглан тоолгоо хийж цагаа хэмнэх боломжтой. Мөн баримттай холбож борлуулалтын падааныг баримт руу илгээх, борлуулалтын баримтаа шүүж хэвлэх, мөн хүссэн загвартаа хөрвүүлж болохоос гадна тамга гарын үсэгтэйгээр харилцагч байгууллагын имэйл рүү илгээж болно. Авлага өглөх цонхонд харилцагч байгууллагуудтай хийгдэж буй тайлант хугацааны тайлангуудыг хүссэн хугацаагаараа гарган авах юм. Энэ хэсгээс авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцоо нийлсэн акт, шаардах хуудас, насжилтын тайлан гэх мэт гарах бөгөөд зээлээр борлуулах гүйлгээ хязгаарлах, мөн тооцоотой холбоотой гүйлгээний тайлан товчоог төгрөг болон гадаад валютаар гарган авах боломжтой юм. Цалин цонхоор бид нийт ажилчдын анкетыг оруулж өгснөөр урьдчилгаа болон сарын сүүл цалин гэлтэс тус бүрээр бодно. Эндээс цалинтай холбоотой дансны бичлэлт автоматар үүсэх бөгөөд дахин дансны бичлэлт хийх шаардлагагүй юм. Мөн ажилтан тус бүрээр цалингийн мэдээллийг гаргахаас гадна бодогдсон цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг имэйл хаяг руу нэлгэх боломжтой. Цаашлаад нийгмийн даатгалын тайлан, татварын тайлан, цалингийн төвөр гэх мэт гарах бөгөөд Excel файл руу хөрвүүлж татварын сайт руу илгээх боломжтой. Үндсэн хөрөнгө цонхонд хөрөнгийн мэдээллийг ашиглах жил, үндсэн үн, хуримтлагдсан илэгдэл, зураг гэх мэт холбоотой мэдээллийг оруулж өгснөөр хөрөнгийн бүртгэл үүснэ. Цаашлаад үндсэн хөрөнгийн илэгдлийг 3 аргаас сонголтоо хийн, автоматар илэгдүүлэн дансны бичлэлт үүснэ. Мөн хөрөнгө тус бүрийн тооллого хийхээс гадна хариуцах ажилтнанд хуваарлж, ажилтнанд хамаарах хөрөнгийн тайлан гаргана. Мөнгөн хөрөнгө цонхоор харилцах болон авлага өглөгийн ханшийн тэгшитгэл хийж автомат дансны бичлэлт үүсгэх, мөн кассийн гүйлгээг эрх бүхий нэгтлэн батлах гэх мэт тохируулгууд энд байна. Няруу кассийн орлого, зарлагын гүйлгээ хийснээр анхан шатны баримтуудаа бүртгэхээс гадна дэлгэрэнгүй тайлангуудаа гарган авна. Мөн банкны хуулгаа автоматар татаж гүйлгээнүүдээ холбож өгснөөр цаг хугацаа хэмнэх юм. Will we trace the same old feelings or let them fold? If the lights fade, if the road bends wrong, would you stay? Ерөнхий журнал хэсэгт гүйлгээ баланс, ерөнхий журнал үзэх гэх мэт бүх тайлангууд гарах бөгөөд хүссэн данснуудаа харилцагчаар мөнгөн дүнгээр өдөр сараар нь шүүлт хийж тайлан зохиож гарган авах боломжтой хэсэг юм. Энд бүх гүйлгээний дансны бичлэлт хийх, баримт шивэх, хаалтын бичлэлтүүдийг автоматар хийх, гүйлгээг олноор хуваарлах, мөн тохируулах бичлэлтүүд хийх зэрэг багтана.
Та стандартын дагуу анхан шатны баримт болон тайлангаа програмаас гарган тамга тэмдэг, гарын үсгтэйгээр удирдлагада харилцагч санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллага, банк, татварт гэх мэт газруудад PDF, Excel файл болон имэйлээр илгээх боломжтой. Гуйлгаануудыг батлах шаардлагагүйгээр хийгдсэн гуйлгаанууд шууд санхүүгийн тайлангуудад тусгагдана. Програмд хийгдсэн гуйлгаанууд дээр үндэслэн санхүүгийн тайлан, татварын тайлан, тодруулга тайлангууд стандартын дагуу гарна. Ингээд танд програмын ерөнхий мэдээллийг хүргэлээ. Бид харилцагч таны найдвартай түнш байх бөгөөд хуулийн өөрчлөлтийг цаг тухайд нь програмдаа тусган шинжилж, харилцагч таны санхүүгийн ашиг алдагдлыг үнэн бодитоор гаргаж, цаг хугацаа, хөрөнгө санхүүгтэнд хэмнэх нь бидний туйлын зорилго юм. Танд баярлалаа. Амжилт хүсье. Infosys хязгаарлагдмал хувьцаат компани.